Сургуульд ороод тентэр тунтар алхаж явсан үрээ хөдөө явуулж нялх шахуу биетэй ажилдаа орсон эмэгтэй 4 сар эмнэлгийн үйл сахиж бүхэл амьдралтай тэмцэлтэн байна. Тодорхойлбол автобусныхын техникийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хангаж өгөөгийн улмаас Тэнүү ООО компанийн автобус осолдож жолооч нь хүнд бэртсэн билээ. Тус компанийн жолооч буян шиг одоо улсын 1-р төв эмнэлгийн эрчим тэмцлэгийн тасагт үхэлтэй тэмцэлтэн эмчлүүлж байна. Тэрбээр осолд орсныхоо дараа баруун гар нь 2 удаа, зүүн гар нь 1, хөл нь хугаралтайгаас гадна 24 хавирганых нь 22 нь хугарсан. Уушиг нь бицарч тархиндаа цус харавсан байдалтай эмнэлэгт хүрэгдсэн байдаг. Одоо уушиг нь бицралтай амьсгалах хоолой нь хоорондоо наалдсанаас болж амьсгал нь тасалддаг. Хоолойны сэтг тавиулах мэс засалт яаралтай орох шаардлагатай байгаа юм а. Гэвч осол гарсны дараах өдрүүдэд эхний ээлжинд хүнээ эрүүл сарвал болох арга хэмжээ аавна. Манайтай холбоотой янз бүрийн мэдээ гарсан байна. Хэвлэлийнх нь битгий итгээрэй, юу ч битгий хэлээрэй гэж арга гэрийнхэнд нь удаа дараа захиж компанийнхаа нэр хүндийг хамгаалж байсан Тэнүү ООО компанийн удирдлагууд өнөөдөр бид ачгийн төлөх байгууллага биш, улсын даалгаврыг биелүүлж байгаа нөхөн төлбөр олох боломжгүй хэмээн гидэж суuna. Бид техникийн бүрэн бүтэн байдлыг стандартын дагуу хангаж өгсөн эсэх жолоочоо эрүүл сарвал болгоно гэж байсан амлалтаасаа яагаад бутсан талаар тодруулахаар Тэнүү ООО компанийн төв бааз дээр очсон юм а. Өнгөрсөн 6 дугаар сард Тэнүү ООО компани автобус Шадивлангийн эцэст осолдож жолооч нь хүнд гэмтсэн. Энэ асуудлыг бид тодруулахаар Тэнүү ООО компани дээр хүрэлцэн ирсэн боловч мэдээлэл өгөх хүн байсангүй. Дарга нар нь хаана байгааг мэдэхгүй байна гэсэн тайлбарыг ажилчдын зүгээс өгж байна. Хамгаалтын албаныхан тодгшоо нэвтрүүлээгүү тул бид нэр хаб хариуцсан инженертэй уулзахаар тохирсон боловч утсаа авсангүй. Эрүүл сарвал биетэй байсан жолооч нь компанийн засвар үйлчилгээний ажилтнуудын ажилдаа хайн ханснаас үүдэн эрүүл мэндээрээ хохирч үхэлтэй тэмцэлтэн байхад нь тэд хариуцлагаас зүхтааж тайлбар мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Тэнүү ООО компанийн ерөнхий захирал Ганхуйг, засварын инженер Гонгорхүү, диспетчер Хүдэр Цоож нараас хариуцлага нэхье. Үнэхээр техникийн бүрэн бүтэн байдлыг нь стандартын дагуу хангасан бол мэдээлэл өгөхөөс татгалзах шалтгаан тэдэнд байхгүй. Гэтэл тэд юунаас айж мэдээлэл өгөхөөс татгалзан сэтгүүлчдээс зугтана байна. Ингээд зогсохгүй ийм харамслалыг хэрэг гарчихсан байхад Тэнүү ООО компанийн хариуцлагаас малтрах арга аль хэдийн олж хэвтэрт байгаа жолоочтой хэргийг тогссон байгаа юм. Тодорхойлбол замын хөдөлгөөний нэгдсэн журмын 12-ын 3-т зааснаар жолооч хөдөлгөөнд аюул саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн зүйл заалтыг зөрчсөн хэмээн ослын хэргийг хаалгажээ. Гэвч үнэн хэрэгтээ автобусны тоормс доголддог, үе ажиллагаагүй болдог байсны улмаас осол гарч жолооч нь хохирсон гэдгийг их сурвалжууд баталж байна. Төв бааз дээр автобусаас суулаад байжсэн чинь нөгөө буян шиг орж ирсэн байсан. Тэгээл сайн хизээ ажилдаа ороод нэг 5-6 хоножгоо гэж тэгжсэн баг. Тэгээ яагаад гэхлээр нь урд гүпрэн жоох унцсан орж ирсэн. Яагаад гэтэл яг тоормс муутай болоод жижиг тэрэг мөргөхөөр гээд хашлага мөргөчөө тэгээ янзлуулах гэж орж ирлээ гээд. Тэгээ бид тэнд байж байгаа. Тэгээд уул нь GoPro янзлуулчаа тэгэж байжгаад одоо ерөөсөө юу яахгүй юм тоормж барахгүй урд шаланкны бэмрам шаланкаараа алдаад хий унаад тоормж муудаад байна. Янзлуулчаад гармаар байна гэд. Тэгээ тэр өдөр чинь нөгөө засварын инженер Гонгорхүү байсан. Төв инженер нь Хүдэр Цоож байсан. Тэгээ Гонгор загнаал байсан. Эрт мэрт янзлуулахад яадгийн дандаа тэрийг эвдлээ барьлаа гэж загнаадсан байхгүй. Тэгээл зайлууд янзлуулчаад гармаар байна. Яадгийн бэлээ загнаад ах юм гэж тэгжсэн байхгүй. Тэгээл тэнд өнчсөн. Тэгээд би хажуу талд нь нэг суудын бүрээсмөрөөсөйгээл тэгэл тэнд цугунжуул. Тэгвч 6 өнгөрөөгөл баазаас гараа явцсан. Нөгөө нэг Шадивлангийн жолооч нарыг таньдаг байхгүй. Тэгээд уул нь 150-аас аюугүй эвгүй штэ байнга тоормзгүй болдог гэд. Тэгээ би одоо яахаар эмхтэй үнтэй дөнгөж ажилдаа орсон. Тэгээд ийм хүнд одоо яах ч тийм муу автобус өгсөн юм бол да гэж тэгээ бодож ирсэн баг. Миний бодлоор бол ерөнхийдөө засварын инженер, төв инженер ер нь удирдлагуудын шатны удирдлагуудын буруу гэж бодож байгаа. Миний хувьд бол тэгээ одоо 4 жоохон хүүхдээ тэгээд эмэгтэй хүнд гайгүй автобус анханасаа л өгсөн бол нэгвэл анханасаа эдгээр олигтой янзлаад өгсөн бол энэ хүмүүнүүд ингээд 4 сар хэвтэхгүй штэ зайлвал өдөр чи хүлээс штэ өдөр гэхдээ яг өдөр 12 маягийн үед орж ирсэн баг шүү бааз руу. Тий 12-ийн үед орж ирсэн. Тэгээл тэрүүгээр нөгөө GoPro янзлуулчаад байгаад байсан. Тэгээл ороо болсон чи өдөр чи янзлуулахгүй яасан юм аас ингээд гонгоргүй. Төв инженерийн хувьд бол ерөөсөө цаг ирээс гүйцэтгэлээ л бодно. Ер нь бол тэгэл тэр өдрүүл тэгээд буучих байсан юм юу яасан маа штэ. Одоо тэгээд нэг ирээс яваад дэр гээд Хүдэр Цоож байж гал явуулсан. Уул 8 хэдээр буух байсан. Тэгээд 11:30 болж явахд буусан гэж байна штэ. Тэгээд одоо нэг хэрэг нь хаагдах гээд байгаа ямар учиртай хаагдах гээд байгаа гэсэн жолоочийн чадваргүй жолоочийн буруугаас болсон гэ тэр худлаа штэ. Тэр чинь нөгөө Шадивлангийн урууч ийм өндөр уруу бууж ирдэг байхгүй юу. Тэгээд нэг 11 өнгөрж явахад нэг жолооч нь хажуугаар нь яхад педалд тажигнаад нөгөө юун тоормсных нь улаан гэрэл анивчаал урууцсан гэж байгаа. Тэгээд одоо энэ ороос нь яаж байгаа юм бол та гэсэн чинь
ерөөсөө гинт тоормзгүй болол тоормзгүй болсон юм чи хийгүй болол тэгэл алдсан байгаа юм чи тэрний уруу. Тэр уруу ямар ч зогсох боломж байхгүй. Олон жилийн ажилласан туршлагатай шүү дээ. Зайлуу тэгээ яг нь ойрхон төрөөл дунд нь нөгөө декрет аваад маавал явсан. Тэгэл хүний нөөц хүртэл ойрхон декрет авлаа маавдаа энэ төр гэж загс тэр чинь хувь хүний л амьдрал асуудал шүү дээ. Хүний нөөц мөц төр нь хамаа байхгүй зү тий. Тэгэж мэгэж хүртэл загнасан л гэсэн. Надад тэгэж ярьжсэн зайл ажилд орсон ч одоо хүний нөөц хүртэл ойрхон декрет авлаа маавлаа энэ тэргээд надад уурлаад байх ингээд яг өдрөөр хоолнд ороод сууж исэн байхгүй. Тэгтэл тэгжсэн. Тэгэл одоо гонгорт хэлэхээр айгаадахын загнах байхдаа хүний нөөц хүртэл ойрхон төрлөө декрет авлаа дахин тийм байхгүй маахгүй ухааны юм тийм ярьж гэн гэд өдөр надад хоолн дээр тэгээ ярьж. Тэнэг байгаа компани техникийн бүрэн бүтэн байдлыг нь хангаж өгөөгүй хэрнээ жолооч нарыг автобусаа эвдсэн хэмээн акт тавиулах арга хэмжээ авдаг байна. Өрөнд орчихгүй гэсэндээ автобусны жолооч нар техникээ аль болох эвдрэл багтаа гэж ойлгуулахын тулд засварын инженерүүдэд үзүүлэхгүй явдаг ч тэд хэлж байсан юм а. Бид нар ерөөсөө янзаж өхөөсөө урдлаад загнаал тэгэл нөгөө тэр нөгөө манай 03 Эрдэнэт гэдэг шүү дээ гүйцэтгэх захирал. Тэгэл ерөөсөө акт бушуухан акт тавил гэдэг хос ерөөсөө жолооч нарынхоо ер нь ажилчдынхаа тэр аюулгүй байдлыг хангах тал дээр бол аюулгүй муу шүү дээ. Ер нь бол акт тавина гэдэг чинь яг одоо нөгөө ингээ будаг хуурсан багтаа одоо будагны мөнгө ч юм уу торгуул тавина гэсэн үг. Цалингаас суудах гэж би нодлон ааж нэг автобусан дээр явж байгаа л юу моторт ороод яхад над дээр сая 500-ийн акт тавьсан. Тэгэл тэр үнийг цалин болгонгоос суудахж авдаг. За яг тэр яг эвдцэн үед нь авч болж өөртөө олигтой юм хийгээд өгдөг шүү дээ. Тэгэл арга юм олон тэгэл шинэ жолооч нарт бол юм хийчихгүй 9 шидээр нь хилэн загнан нүгэл автобусаа тавиад зайлмайл 9 шидгүүл хэлнэ шүү дээ. Тэгээ бид нарыг бол яг бид нар ч нөө хэрэлдээ сурцсан юм болохоор битгий солиор та нар янзалж өгөх ёстой мостой гэд бид нар бол бас хэрэлдээд хууч улсууд чинь шинэ улсууд бол тэгэл бас хэцүү шүү дээ. Тэгвэл ер нь тэгээ засварын инженерүүд тэр одоо нэг гүйцэтгэх захирал бахирал ерөнсөө акт гэж яхаас илүү хамгийн гол нь аюулгүй байдлаар хангаж өгөх хэрэгтэй байхгүй. Тэрнээс янзалж өгөхөөсөө илүү дан л тэгэл загнана. 9 шидээр хилээл дарамтлал. Тэгээ нөгөө нэг шинэ жолооч нарч айгаад ордгоо шүү дээ. Одоо яана одоо нэг гонгор тэгээд загнана, нөө сайнаа инженер тэгээд загнана гэл. Осол гарах үед оройн ээлжнээсээ бууж байсан учраас зорчигчгүй явж байсан. Хэрвээ зорчигч тээвэрлэж яваад осолдсон бол олон хүний амнаас эрүүл мэндийн асуудал сөхөгдөх байлаа. Компанийн удирдлагуудын одоо гаргаж байгаа аран шингаас харахад хэрэг осол гарах үеэр зорчигч гэмтсэн бол Тэнэг байгаа компанийн жолооч бүсгүйд хэргийг тохон шоронд суулгачаад өөртөө нэр цэвэр үлдэж мэдхээр байна. Энэ асуудлыг бид эргэн мэдээлэх болно.